Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг 2021 оны 9-р сарын 17-нд тэмдэглэн үг хэлж байгаадаа баяртай байна. Энэхүү өдрийг дэлхийд дахинд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулж, үйлчлүүлэгч гэмтэх, хохирох явдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа дэлхийн нийтийн үйл ажиллагааг таниулах зорилгоор 2019 онд анх санаачилж жил бүр тэмдэглэх болсон. Энэ жилийн хувьд нэлээд онцлогтой. Учир нь COVID-19 цар тахлын улмаас дэлхийд даяар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ доголдож, улмаар их хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдсэн. 2021 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг их нэран тусламж үйлчилгээний аюулгүй байдал сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ нь гендерийн тэгш байдал, хүчирхийллийн асуудалтай холбоотой тул төрөх үеийн үйл явц нь эмэгтэйчүүдэд итгэл найдвар үүхийн зэрэгцээ ямар нэг байдлаар гэмтэх, хохирох, сэтгэл зүйн таагүй мэдрэмж авч үлдэх талтай байдаг. Тиймээс энэ жилийн хувьд эссэн мэнд хүндэтгэлтэй амарчхуун төлөө шаргуу ажиллацгаая гэсэн үрээг дэвшүүлсэн. Хүндэтгэлтэй хандах гэдэгт зөвхөн өвчлөл, эндэгдлээс урьсан сэргийлэх бус эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг хүндэтгэх, ялангуяа их нэрад тусламж үзүүлэх явцад эхчүүд эмэгтэйчүүдийн бие даасан байдал, нэр төр, мэдрэмж, сонголтыг хүндэтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлууд багтана. Эмэгтэй хүний хүүхдэд төрүүлэх үеийн эерэг болон сөрөг мэдрэмж, дурсамж хадгалагдсан үлдэж бусад эмэгтэйчүүдэд түүнийг хуваалцах хандлагатай байдаг. Тийм болохоор эссэн мэнд хүндэтгэлтэй амаржуулах тулд одооноос эхлэн хамтдаа шаргуу ажиллацгаая. Тийм ч учраас эрүүл мэндийн манлайлагчдын зүгээс засгийн газар, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, иргэний нийгэм, үйлчлүүлэгчийн оролцоотой байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд яаралтай тууштай арга хэмжээ авч төрөх үед их нэрад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн сайн туршлагуудыг сурталчилахыг уриалж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн бусад байгууллагуудтай хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгчид учрах хор уршигыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ирснийг энэ дурдхад таатай байна. Тухайлбал 2021 онд эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын бодлогын асуудлыг хэлэлцэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, эрүүл мэндийн байгууллагын чанарын менежерүүдийн чадварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, хариу арга хэмжээ авах, нэгдсэн сан үүсгэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх шилдэг туршлага, сайн санаачлагыг дэлгэрүүлэх зэрэгээр хамтран ажиллалаа. 2021 онд дэлхийн эрүүл мэндийн 74 дахь чуулганаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-с 2030-ыг баталсан бөгөөд энэхүү баримт бичгийн зорилго нь ирэх 10 жилд дэлхийн дахинаа эрүүл мэндийн тогтолцооны бүх шатанд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогыг үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд оршино. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь эрүүл мэндийн тусламж авах үед хинч хаанч хохирох ёсгүй. Үйлчлүүлэгч бүр аюулгүй хүндэтгэлтэй тусламж үйлчилгээг цаг тухайд нь авахд чиглэж байгаа юм. Та бүхнийг 2021 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Таны оролцоотойгоор бид их нэран аюулгүй байдлыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгож чадах бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн төлөө чин сэтгэлээсээ хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.